Сайн байцгаана уу? Энд байна. Та бүхэнд драмуулан алтгая. Тэгээд маш олон хүмүүс бас би Бурхны дуу хоолойг сонсдог байсан, сонсгоо болсон, сонсог эсвэл би эзэж сонсож байгаагүй сонсмаар байна гэж ярьдаг л та. Тэгээд хитрхи хүслээсээ болоод заримдаа тэр өөр дуу хоолой ярьсан байдаг. Тэгэхээр ялангуяа эзний дуу хоолойгоос өөр дуу хоолой эргэзээ сонсож байгаагүй дуу хоолой сонсонгуудаа маш талархаж баярлдаг байгаа л да. Өө би сонслоо гээл одоо чи залбир чи ингэж гэдэг юм уу? Эсвэл чи гимшсэнгөө гэдэг юм уу? Ялангуяа чи гэж ярьж байгаа дуу сонсох юм бол та эргэлзээрээ бурхан чамайг чи гэж эзэж бараг хэлдэггүй. Чи тэг ингэж тушаадууд ч бараг буулгадаггүй. Яг уу эзнээс одоо ирж байгаа зэмлэл энэ төр бол агуулдаг. Гэтэ эзэн бурхан ер нь бол миний охин, миний хөөж гэдэг нь маш хайраар дүлгөөн ярьдаг байгааг ерөөсөө мартаж болохгүй. Тэгээ эзний оршихуй байх үед маш амгалан байдаг бөгөөд заримдаа чичрэг ч юм уу, заримдаа айх юм бол болдог л доо. Тэгсэн хэдий боловч чинь сүрдснээсээ болж айдаг болохоос биш айж айдаг байгаа. Нэгсэндээ эзний оршихуй тийм сүрдмээр болохоор тэгэхээр эзнийг сайн таньж мэдхийн тулд үнэхээр та Библийн үгийг унших бол үнэхээр чухал. Яг бол үнэхээр бат суур нь өөрөө үг нь өөрөө хад чулуу байгаа. Хад чулуунаар байшин барьдаг. Иесусыг булангийн чулуу гэж хэлдэг байгаа. Иесус өөрөө бас үнэхээр ихэнд үг байсан, үг бурхантай хамт байсан гэж хэлдэг байгаа. Тэр үг маань өөрөө булангийн чулуу байгаа. Тийм учраас байшингийн булангийн чулуу бол хамгийн суур ойлголт байгаа. Тэгэхээр эзэн өөрийнхөө үгнээс зөрсөн юмыг өдөж ярьдаггүй. Тийм болохоор одоо чанга дуу хоолой сонсоод тэрэндээ болоод баярлаад одоо янз янзын удаа тэгжсэн хүмүүсийг нэлийн хэдэн удаа мэднэ. Сүүлийн үед бас нөгөө бизнес дуу хоолойг сонсмаар гэж их хүсэл тэмүүлтэнд нь тэр шунлаар хөтлөгдөөд буруу тэр хүслээр сонирхлоос хөтлөгдөөд ч юм уу те хитрхи их шунаж дуу хоолой сонсох гэж одоо сонсцоосоо болоод хиймэл дуу хоолойг сонсож байгаа хүмүүсийг бас мэдчихэж байгаа. Тэгээд ялангуяа дуу хоолой сонсож байгаа бол тэгцээ өвчин яг цагаадлах юм бол жинхэнэ дуу хоолой мөртлөө тэр нь чөтгөрөх байх юм бол буруу. Эзний дуу хоолой голцоо still small voice буюу яг дотроос яг эзэн дотроос гэмүү хотоос нэг дотрын гүнээс маш багаар яг үнэхээр чи чимээгүй намайг эзэн бурхныг мэддэггүй гэж хэлдэг. Тэрүүнтэй адилхан би still гэж байгаа. Тэгэхээр бүх эсрэгүүцэгч заримдаа зарим библийн шил орчуулсан байдаг. Тэгэхээр яг чимээгүй тайван сайхан амгалан байх үед орж ирдэг баг. Тэрээс гадна чи хүсэн хүлээгээд орж ирэх байхад гинт бас эзэн ярьдаг байгаа. Зүгээр гудамжтгүйгээр явж байгаа, талхаад явж байгаа, машин барь явж байгаа ч юм уу. Санамсргүй үед бурхан бас их ярьдаг байгаа шүү. Тийм болохоор одоо заавал автоматар чиний хүслээр одоо та өөрийнхөө хүслээр бурханыг хайрцагч оролдох үед тэр нь юу болдоггүй, урсдаггүй гэдгийг юусаа мартаж болохгүй. Тэгэхээр одоо жишээл чи ингэх ёстой, тэгэх ёстой ч гэдэм үү. Чи одоо тийм миний нэг найзлалт байна л да. Чи Монгол дуудагдсан. Тэмээ би Монгол дуудагдсан. Чи Монгол дуудагдсан юм чи Монголд байх ёстой. Чи энд Америкт байгаа чи эзний хүслийн дагуу биш вэ гэж намайг баг дандаа үрдэр болгоошгаа бургадаг. Чи Монгол хизээ явах юм бэ гэж ярьдаг. Баг ярахаасаа хүртэл айж имэхэр болсон тэр үнд. Тэг би эзний хүслийн дагуу энд дуудагдаж ирсэн. Би энд Америкт ирснээс хойш Монгол дахь миний үйлчлэл монголчуудад хүрж байгаа үйлчлэл маань хэд дахин өссөн. Би үр жимсээр нь та ялгаж харж чадахгүй байна уу гэж хэлэхээр дандаа өөр дуу хоолой сонсож байгаа. Тэгээ тэр найз маань бүр одоо тэгээ нөхөртөөгөө 50 гаруй жил танилцсан мөртлөө нөхрөөсөө сална ч гэдэм үү. Бурхан намайг одоо соол таяга салга гэж хэлсэн гэж хэлж байгаа байхгүй. 50 гаруй жил танилцсан сайн найз нь бурхан эзэж салгаж хэлэхгүй. Бурхан салалтыг хүлээн зөвшөөрдөггүй. Бурхан салалтанд дургу үзээ яддаг. Үнэхээр салалт одоо завхаараад ингэж явах үед одоо зүрхчин хатуу учраас тэр чинь тэр салах бичгөөгд явж болно гэсэн юм зүйл бол Библиэд бичигдсэн мэт. Тэгэхээр тэр дуу хоолой тийм сонин дуу хоолой сонсоод сүүлийн одоо нэг жил гаруй тийм байгаа юм л та сүүлийн 2-3 жил. Тэр дуу хоолойд сонин юм хэлж өгч байгаа байхгүй тэр хүнд. Тэр юу гэж байхаар 50 гаруй жил таньсан ханаас нь одоо цоол таяа буй сэтгэл санаагаа дээр бас салга гэж хэлж байгаа. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь бас сонин юм гэж. Тэгээд би дуу хоолой сонсох гэж маш их хүсэмжилдэг байсан. Сүүлийн үед л би ашгүй энэ дуу хоолойг сонсож байна. Би энэ дуу хоолой чинь бурхных биш байна гэж хэлсэн чинь чи бараг л одоо арай л атархсантай гэж хэлээгүү. Намайг дуу хоолой сонссонд юунд нь нэгдүүцэж байгаа юм бэ гэж хэлсэн. Үнэхээр буруу юм байна гэж хэлэх үед одоо тэрийг дүүцэж эсрэгүүцэж байгаа нь өөрөө бас буруу байгаа. Тийм учраас эзний дуу хоолойг бурхан хүнтэй янз янзын байдлаар ярьдаг. Нараар, салхиар, Библийн үгээр, ишлэлээр
ингээд үнэхээр бас үйл дээр бэлгээр, цэцгээр, одоо бүжгээр яаж ч ярьж болно бурхан. Тийм болохоор ингээд бурхан ингэх л ёстой гэж одоо өөрөө ингэж хүсэлж, хүчилж бас болохгүй. Тэгэхээр эзэн өөрөө маш агуу, том, би бурханыг мэдэх тусмаа улам их имээдэг болдог. Бурхан нэм утар, бурханы оршихуй, бурханы нүүр энтрийг заримдаа үнээр харах боломжгүй тийм үнээр нүрээрээ газар ундаг байгаа. Тэгсэн хэдий боловч бурхан бол үнэхээр гайхамшигтай. Үнэхээр бурхан бол хайр гэдгийг юусэн батж болохгүй. Тийм болохоор бурханыг мэдхийн тулд үнэхээр та Библийн үхэн дээр бүр яс суугаараа, бүр Иохан номыг уншаараа. Иесус яадаг байсан бэ? Иесусийн мөн чанар нь ямар байсан бэ гэдгийг яаж шавнараа хайрладаг байсан, яаж хүмүүс тусалдаг байсан, яаж нэрт нэгүүлдэг байсан гэдгийг минь сайн анзаарч уншаараасаа гэж бол үнэхээр хүсэж байна. Тэгээд Иохан номыг уншаараа. Тэгээд Иесусыг хайрлах болон та үнэхээр түүний хайрыг мэдрэх болно шүү. Танд баярлалаа.